13 дугаар зуунд Монголын эзэнт гүрний Дэлхийн нийслэл хар хором хотод хосгүй уран баримл Монгол модыг Мөнх хааны зэрлэгээр дэлхийн улс орнуудын шилдэг дарагчид бүтээн байгуулсан. Уран баримл нь дэлхийн улс орнуудын түүх соёл, шашин шүтлэг, ёс заншлын нэгдлийг Монгол модоор төлөөлүүлэн илэрхийлж, энэ нь англи бурхнаар Европыг, луугаар Азийг, далдуу модоор Африкийг төлөөлүүлэх зэрэг 5 тансаг хэдийгээр зочин гişидэн хүндэтгэж дайлах бэлгэдлийг агуулжээ. Алт мөн Эрдэнэсээр урлан бүтээсэн энэхүү түүхийн агуу уран баримл нь Олимпизмын бэлэг тэмдэгтээ удаг ижил түүхийн их сурвалж мөн тул дэлхийн соёлын өв болон хадгалагдж үлдсэн байна. Монгол улсын дэлхийн мянганы хүн их эзэн Чингис хаан түүний залгамжлагчдын хойж үеийн үлдээсэн мөнхийн түүхийн бүтээл Монгол мод уран баримл нь 5 твийн дэлхийн улс орнуудын инх тайван эв найрамдлын бэлэгдэл болно. Монгол модны бэлэгдэл